Сайн байцгаана уу өрхөм сонсогчдоо манай IMS podcast-ийн 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн зочноор анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан анагаах ухааны магистр мэдрэлийн эмч Пунсал Дэлмийг урьж оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өөрчлөлтөн болон нийт сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. За. Тэгэхээр хоёулангийнх нь өнөөдрийн сэдэв бол толгойн өвдөлт. Тэгэхээр ерөнхийдөө миний ойр тойрны хүмүүсийг ажиглаж хараад байхад бараг толгой нь өвдөж байгаагүй хүн гэж бараг л байхгүй байдаг тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо хүн хэлбэрээр ч юм уу эсвэл хөнгөн хэлбэрээр бас ингээд толгойн өвдөлтийг мэдэрсэн байдаг. Тэгэхээр хоёулаа толгойн өвдөлт гэж яг юу вэ гэдэг асуултаар эхнийхээ асуултыг эхлэе гэж бодлоо. За, толгой өвдөлтийн тодорхойлолтыг эхлээд ойлгомжтой хэлье. Толгой өвдөл гэдэг нь гавлын орой түүний доторх хэсгийн өвдөлт буюу одоо хөмсөг чихнээс дагц хүртэлх байрлалыг хамарсан өвдөлтийг толгой өвдөлт гэж тодорхойлдог. За, толгой өвдөлт нь түн мэдрэлийн тогтолцоо, тархины бүрхүүл, судсан дорших өвдөлтийн хүлээн авуурууд зочирсонтой холбоотой үүсдгээс гадна одоо энэ хүний амьдралын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой бие махбодод хэвийн бус байдлыг илтгэж идэг одоо шинж тэмдгээр толгой өвдөлтийг бол тодорхойлж болно. За тэгэхээр ер нь толгой өвдөлт нь хүн амын дунд хэр зэрэг тохиолддог вэ? За толгой өвдөлт нь өвдөлттэй хүмүүсийн 70 хүртэлх хувийг ер нь 18-аас 45 насны идэвхтэй хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байгааг зарим судалгаагаар мэдээлсэн байдаг. За ялангуяа хөгжиж буй орнуудад толгой өвдөлтийн дархалт нь харьцангуй өндөр үзүүлэлттэй байдаг байна. За толгой өвдөх хүрээний нийт эмнэлгийн дотор анхдагч толгой өвдөлт нь 90 хүртэлх хувийг эзэлдэг. За харин хүн амд суурилсан судалгаагаар хүчтэлийн толгой өвдөлтийн хэлбэр нь одоо занхлан тохиолддог бол нэгдүгээр шатлалын эмнэлэгт толгой өвдөлтийн завиураар хандж байгаа өвчтнүүдийн дунд мигрен толгой өвдөлтийн хэлбэр нь хамгийн ихээр онцлогддог юм байна. За харин анхдагч толгой өвдөлтийн багцлсан буюу одоо энэ гурвалсан мэдрэлийн автоном неврологийн хэлбэрийн толгой өвдөлт нь нийт хүн амын дунд 1-ээс доош хувь буюу хамгийн одоо бага тархалттай тохиолддог. Харин эмнэлэгт бол түгээмэл бус онцлогддог юм байна. Тэгэхээр ер нь сая нэлээд олон толгой өвдөлтийг бас хэллээ тийм ээ. Тэгэхээр толгой өвдөлтийг хэрхэн ангилдаг юм болоо? За толгой өвдөлтийг ер нь гарал үүслийнх нь хувьд анхдагч ба хоёр дахь толгой өвдөлт гэж ангилж үздэг. Анхдагч толгой өвдөлт нь одоо үзлэг шинжилгээ ямар нэгэн шалтгаан хүчин зүйл тодорхойлогддоггүй. Анхдагч толгой өвдөлтийн онцлог нь гэх юм бол хоёр дахь толгой өвдөлтөөсөө ялгаа нь богино хугацаанд үүсээд за өвчний хүндрэл нь харьцангуй бага байдаг хоёр дахь толгой өвдөлтөд харьцуулахад. За тэгээ анхдагч толгой өвдөлтийг дотор нь мигрен, хүчтэлийн толгой өвдөлт, гурвалсан мэдрэлийн автоном цефалги буюу багцлан толгой өвдөлт, за мөн бусад анхдагч толгой өвдөлтийн эмгэгийг хамруулна. За үүнд нь биеийн хит ачаалал, за халуун хөдний нөлөө, за сүүлийн үед бол эм хэтрүүлсэн хэрэглээтэй холбоотойгоор толгой өвдөлтийг бол хамруулж байгаа. За харин хоёр дахь толгой өвдөлтийн хувьд бусад одоо өвчин эмгэгийн шалтгаантай толгой өвдөлтийг илэрхийлнэ гэж ойлгох нь. За үүнд нь хүзүү болон гавал тархины гэмтэл, за гавал тархи болон хүзүүний судасны эмгэгүүд, за судасны бус гавлын доторх эмгэгүүд, тархины одоо хавдар, тархи нуусны шингэний өөрчлөлтийн эмгэггүй үед үүсч болох нь байна. За мөн халдварын шалтгаанд буюу одоо менингит, энцефалит гэдэг тархины мэдрэлийн халдварын шалтгаанд өвчнүүдийн үед үүсэх нь байна. За цусны гемостазын шалтгаанд эмгэгүүд, за гавлын яс болоо одоо нүд, чих, хамар дайвар хөндийн өрөвсөлт өвчнүүд, за шүд амны хөндий болон нүүр хүзүүний бүтцийн шалтгаантай эмгэгийн үед нүүрний өвдөлтүүд, мөн сэтгцийн эмийн хэрэглээ, мөн химийн бодисын шалтгааны улмаас үүсдэг хоёр дахь толгой өвдөлт нь. За тэгвэл анхдагч толгой өвдөлт гэж ямар юу хэлээд байна вэ? За анхдагч толгой өвдөлтийг тодорхойлж хэлэх юм бол энэ нь одоо бие дасан толгой өвдөлтийн эмгэг гэсэн үг. За гэхдээ энэ нь лабораторийн шинжилгээ болон багжийн шинжилгээний өөрчлөлтөнд өвөрмөц бус байдгаас хүн ам зүүн
үзүүлэлт одоо энэ байгаль цаг үр, газар зүйн онцлогоос ямар хамааралтай талаар одоо шалтгаан хүчин зүйлийг нэг тийм их сайн судалсан тодорхойлолтууд ховор байдаг. За иймээс сүүлийн жилүүдэд судалгаануудад эрчимтэй хийгдээд одоо энэ анхдагч толгой өвдөлтийн үр дүнгууд гарч одоо эмчилгээ онцлогоонд дэвшилт гарсаар байгаа. Эмийн шалтгаан толгой өвдөлт байдгаа гэсэн. Тэгэхээр одоо толгой өвдөлтийн эмийг дур мэдэн хэрэглэснээс болоод одоо энэ эмийн шалтгаан толгой өвдөлт үүсдэг үү? Тэглгүй яах вэ? Аа. Одоо энэ анхдагч толгой өвдөлтийн хэлбэрийн дотор энэ хүчтэлийн толгой өвдөлтийн тохиолдол нь хамгийн одоо их тохиолддог. За үүний хоёрдугаарт нь бас мигрэний өвчлөл харьцангуй их бүртгэгдсэн байдаг. За энэ тоо мэдээллийн араас одоо сүүлийн үед эмийн хит хэрэглээтэй холбоотой толгой өвдөлтийн тохиолдол ихсэж байгаа нь одоо өвдөлт намдаах эмийг сард одоо 10-аас 15 хоног, за мөн 3 сар ба түүнээс удаан хугацаагаар хэрэглэсний улмаас толгой өвдөлт нь сард 15 хоног түүнээс олон давтагдах толгой өвдөлтийн хэлбэрийг ангилж үзээд байгаа. За энэ нь одоо тодорхой эмийн бүлгээс хамааралтай бөгөөд одоо толгой өвдөлтийн үед өвчин намдаах эмүүдийг замбраагүй хэрэглэдэг те толгой өвдөлт үүслэл бол одоо кофеин агуулсан цитрамон за мөн мигрэний үед эмчилгээнд хэрэглэдэг триптаны бүлгийн эмийг нэг сард 10-аас олон, за мөн барбитуратын бүлгийн эмийг сард 5-аас олон, за мөн сэтгэц нөлөөт бүлгийн эмүүдийг 8-аас олон хоногт тус хэрэглэхэд энэ эмийн шалтгаантай эмийн хит хэрэглээтэй холбоотой толгой өвдөлт үүсдэг гэж үзээд байгаа. За мөн саяны дурдсан эмнүүдийг хавсарч хэрэглэсэн тохиолдолд одоо энэ байнгын буюу одоо архаг толгой өвдөлт үүсэх шалтгаан болж өгдөг. За тэгэхээр толгой өвдөлтийг ер нь яаж оншилдог вэ? Оншилгооны талаар бас биднэрт мэдээлэл өгөөч. Оншилгооны хувьд бол асуумж болоо одоо толгой өвдөлтийн өгүүлэмж, за мөн биеийн ерөнхий үзлэг, мэдрэлийн үзлэг, за үүн дээр багжийн шинжилгээнүүдийн дүрс оншилгооны шинжилгээнүүдийн тусламжтайгаар онцлогдно. За гэхдээ толгойн анхдагч өвдөлтөд хамаарах хэлбэрүүдийн толгой өвдөлтүүд маань одоо үзлэг болон шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт илэрхгүй ба одоо өвдөлт үүсгэхэд гадаад дотоод хүчин зүйл мөн сэдэвч хүчин зүйл чухал нөлөөтэй гэдэг юм байна. За иймээс анхдагч толгой өвдөлтийн үед тархинд бүтцэд ямар нэгэн өөрчлөлт илэрхгүй учраас олон улсад толгой өвдөлтийн оншилгоонд асуумжийн аргаар үнэлэх аргыг зөвлөмж болгосон байдаг. За мэдрэлийн үзлэгээр өөрчлөлт илэрхгүй толгой анхдагч өвдөлтүүд болон мигрэний оншилгоонд багжийн шинжилгээ шаардлагагүй гэж үздэг. Гэхдээ одоо энэ мигрэн гэдэг нь өөрөө олон удаа одоо өвдөлтийн давтамж одоо сэдрэлттэй байдлаар явагддаг. Тэгэхээр энэ өвдөлтийн давтамж ихсэх хандлагатай тохиолч мигрэн, тал саажилт хавсарсан мигрэн, за мигрэний хүнд хэлбэрийн үед дүрс оншилгооны шинжилгээ буюу одоо эмраа ангиу суд цэнтрийг шалгах, за оншийг заавал тодруулах зайлшгүй шаардлага бол тулгардаг. За харин хоёр дахь толгой өвдөлтийн хэлбэрийн үед бол аюултай ерөнхий шинж тэмдэг толгой өвдөлтөөр илэрч байгаа эсхээс хамаарат за яаралтай оншилгоо эмчилгээг мэрэгжлийн эмчид эмнэлэгт хандаж заавал шийдвэрлүүлэх шаардлагатай. Жишээлбэл тархины цус харвалтуудаас торлог бүрхөвчинд орох цус харвалтын үед толгой хүчтэй өвдөж одоо овиж бөөлжөх, за харвалтын голомтын байрлалаас шалтгаалаад одоо гар хөлийн сулрах, хил яриа, эдрэх гэх мэт одоо юм шинж тэмдгүүд хавсарч илэрдэг. За тиймээс одоо энэ хавсарч илрэх шинж тэмдгүүдийг ажиглаад хэрвээ аюултай ерөнхий шинж тэмдэг илэрсэн байх юм бол заавал эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр одоо толгой өвдөлттэй хүн ямар шинж тэмдгийг анхаарах хэрэгтэй вэ? Ер нь бол нөгөө анхдагч толгой өвдөлтийн хэлбэрийн үед толгой өвдөлтийн хэлбрээсээ шалтгаалаад өөрөөр өвддөг. Тиймээс та одоо эмчит хэрвээ хандаж үзүүлэхээс өмнө их удаан хугацаанд толгой өвдөлт илэрх юм бол тэмдэглэл хөтлөх нь их чухал байдаг. За календар хөтлөн гэж яриаддаг. За үүн дээр болохоор толгой өвдөлтийн шинж төрх ямар байна? Дарагдах, баглах, хатгах, одоо лугших шинж чанартай өвдөж гин үү? За толгой өвдөлтийн байрлал нь хаана байна те? Толгой нэг талыг хамж гин үү? Эсвэл толгой хоёр талыг хамарч өвдөж гин үү? Нэлэнхүүдэд тархмал өвдөж гин үү? За мөн одоо дух чамархаа, нүдний ухархай
зэргээр хатгаж цоргиж өвдөж гин үү гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. За тэгээд өвчтний төрөх байдал нь өвдөлт үүсэх үед ямар байна? Орчиндөө идэвхтэй байна уу? Эсвэл өвдөлт үүсэх үед одоо идэвхгүй амрах ирмэлцэлтэй байна уу гэдэг одоо өдөр тутмын идэвхтэй байдал нөлөөлж байгаа эсэхийг анзаарах хэрэгтэй. Тухайн өвдөлт үүсэж эхлээд үргэлжлэх хугацаа одоо дуусах хүртлэх үргэлжлэх хугацаа за мөн өвдөлт хөдлөлийн давтамж буюу одоо энэ саяны өвдөлт эхлээд дуусах хугацаа за энэ өвдөлт ямар хугацааны дараа дахиад давтагдж байна гэдг нь чухал гэсэн үг. За ингээд саяны толгой өвдөлтөөс гадна дахиад агалдах шинж тэмдэг байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй. Үүнд нь огиулж бөөлж гэрэл дуу чимээнд одоо мэдрэг болох за давхар одоо нүднээс нулимс гарах өвдөлт сэдэх хүчин зүйл өөрт нь байна уугүй юу те бас одоо халуун хүүтэн орчны температур гэрэл одоо дуу чимээний нөлөө байна уу эсвэл ямар өвдөлт намдаад байна уу гэдгийг бол анзаарч үзэх хэрэгтэй. За ингээд түрүүн хэлсэн шинж тэмдгүүдийг одоо өөртөө илрэх шинж тэмдгийг танин мэдэж тэгээд тэмдэглэж аваад за ингэж хөтлөлт хийснээр бол мэрэгжлийн эмчит хандах нь бол анхдагч толгой өвдөлтийг ялгаа онцлоход өндөр ач холбогдолтой байдаг. За тэгэхээр толгой өвдөлтийг сэдээх шалтгаан хүчин зүйл гэж байдаг уу? За байгаа. Одоо анхдагч толгой өвдөлтүүдийн үед бол нэгэнт эмчит үзүүлээд онош тогтоогдоод за тэгээд өөрийгөө таньж мэдээд эхэлсэн болвол энэ толгой өвдөлтийг сэдээх зүйл нь юу юм бэ? Намдаах хүчин зүйл нь юу юм бэ гэдгийг өвчтөө өөрөө таниад мэдсэн байдаг. За тэгэхээр сэдээх шалтгаан хүчин зүйлүүдийг мэдэх нь бол зайлшгүй чухал гэсэн үг. Нэгдүгээр хоол тэжээлтэй холбоотой хүчин зүйлүүд гэж үйд юм байна. За үүнд нь архины хэрэглээ, за шоколад, хатуу бяцлаг, за мөн моносодиум глутаматыг агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд, за мөн кофеин агуулсан хүнсний бүтээгдэхүүн, самар, за нитритийн төрлийн хүнсийг агуулсан зүйлсүүд нь одоо сэдээгч болдог гэж үздэг юм байна. За мөн биеийн одоо энэ дотоод чөрлөлийн үйл ажиллагаатай хамааралтай хүчин зүйлүүд гэж байдаг. Үүнд нь одоо мигрэний үед бол ихэвчлэн эмэгтэй хүмүүс одоо эрэгтэйчүүдээс илүү 3-ыг харьцах 1 харьцаатайгаар өвчлөж байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөгийн үед мигрен одоо сэтрэх магадлал илүү өндөр байдаг. За мөн өндгийс гадагшлах одоо мөчлөгийн үе за даавар нөхөх хэмжлэгээ прогестерон энэ нөхөх хэмжлэгээний үед бас сэтрэх хандлагатай байд юм байна. За харин өмнө нь хэлсэнчлээ одоо мэдрэхүү гаралтай сэдэж хүчин зүйлүүд гэж бас байд юм байна. Үүнд нь одоо хурц гэрэл, анивцсан гэрэл, за чанга дуу чимээ, хурц үнэр зэрэг нь бол толгой өвдөлтийг сэдэх хүчин зүйл болдог. За үүнээс гадна сэтгэл санааны байдал те стресс, биеийн хит одоо идэвхтэй үед за мөн одоо сэтгэл санааны тавгүй байдал буюу гинтийн цочрол үүнд нь одоо ажлаас халагдах ойр дотны гэр бүлийн хүнээс барах, гэр бүл салалт, за эсвэл одоо гэр бүлээрээ өөр орчинд нүүн шилжиж амьдрах зэрэг нь бол нөлөөлдөг юм байна. За мөн хүрээлэн буй орчны нөлөө за өөрийн нөгөө амьдралын дадал зуршлаас хамаарх хүчин зүйлүүд байдаг. За үүнд нь одоо цаг уурын нөлөөлөл за мөн аяллаар явах юм одоо цагийн зөрүүтэй байдал үүсэх те. За ингээд улирал солигдох энэ гэсэн иймэрхүү нөлөөнүүдэд толгой өвдөлт ингээд сэтрэх онцлогтой байд юм байна. За тэгэхээр ер нь өвдөлтөөр илрэх аюултай шинж тэмдэг бүхий ямар өвчин эмгэг гэдэг вэ? Толгой өвдөлтөөр илрэх? За одоо энэ толгой өвдөлтөөр илэрж байгаа шинж тэмдгүүдийг одоо байнга одоо зүгээр төр зүр толгой өвдөлтөд илрээд нандчиж байна уу? Энэ нь ямар давтамжтай байна гэдгээс гадна яаралтай арга хэмжээ авах шаардлагатай аюултай шинж тэмдгүүд гэж байдаг. За энэ нь одоо толгой өвдөлтөөр бусад шинж тэмдгүүд хавсарч илрэх одоо энэ улаан тарцаг гэж яриад байдаг. Олон улсад бол за эдгээр шинж тэмдэг илэрж байгаа тохиолдолд хүн бол яаралтай эмнэлэгт эмчит хандах хэрэгтэй. За энэ нь одоо жишээлбэл гавал тархины болон судасны бүсэд ямар нэгэн голомт байх одоо цусан хураа, цус харвалт, эсвэл хавдар энэ төр байх тохиолдолд
голомжтой байвал илэрх юм байна. За мөн төв мэдрэлийн системийн халдварын эмгэгүүд түрүү ярьсан менингитийн цефалитийн үед бол зочимгоор илэрх нь байна. За бодисын солилцооны эмгэг болон бусад одоо эргэтэн системийн өвчнүүдийг хамруулж үздэг. За одоо энэ эмгэгүүдийг яг нөгөө хэрвээ одоо эмчнэр сонсож байгаа бол бас эмгэгүүдийг нэрлэх юм бол одоо энэ торлог бүрх өвчин доорх цус харуулт гэж ярьдаг. Харуултын хэлбэрийн үед бол энэ тэгээд хүзүүний артерийн судасны хуулрал, тархины вен ба хатуу бүрхүүлийн синусийн тромбоз, за мөн менингит бол энцефалит, тархины буглаа, хавдар, за 3 дугаар ховдлын уйланхай, гавлын дотоод даралт, ихсэлт болон бууралттай буурах үеийн одоо эмгэгүүд. За мөн карбон моноксидын хордлогын үед нэн яралтай тусламж шаардлагатай байдлаар одоо бас бусад шинж тэмдгүүд хавсарч одоо биеийн байдал хүнд одоо ухамсар тухайн алдагдах зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг юм байна. За энэ үед бол яг мэдрэлийн нарийн мэрэгжлийн эмч болоо одоо бусад яаралтай тусламжийн эмчнэр үзэж онцлогоо хийгдэг баг. Тэгэхээр өвчтөн болон эмчнэр ашиглах толгой өвдөлтийн онцлогоо үнэлгээний зөвлөмж гэж байдаг юм болов уу? Бага. За үүнд нь болохоор олон улсын толгой өвдөлтийн нийгэмлэгээс гаргасан толгой өвдөлтийн олон улсын ангиллыг 2018 онд шинжлэгдээд 3 дугаар хувилбарыг одоо мэдрэл судлалын эмнэлзэн практикт бол өргөнөөр ашигладаг. За толгой өвдөлтийн үеийн олон одоо чиглэл бүхэн менежмент одоо толгой өвдөлтийн үеийн менежмент заавар зөвлөмжийг гаргасан байдаг. За үүнээс тухайлах юм бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Европын мэдрэлийн академиас зөвлөмж болгосон 3 мэдрэлийн неврологийн үеийн өвдөлтийн зөвлөмжийг олон улсад бол зөвлөмж болгодог юм байна. За мөн Европын толгой өвдөлтийн нийгэмлэг болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын толгой өвдөлтийн үеийн анхан шатны тусламжийн одоо зөвлөмжийг бас хүлээн зөвшөөрч ашигладаг. За үүнээс гадна Канада, Америк, Европ, Англи, за Австрали, Шинэ Зеланд, Япон энэ улс орнуудад одоо хүүхдийн толгой өвдөлтийн үеийн менежмент, за архаг толгой өвдөлт, толгой өвдөлтийн үзлэг, оншилгоо, за эмчилгээ болон одоо толгой өвдөлтөөс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдаалтад чиглэгдсэн зөвлөмжүүдийг бол энэ саяны хэлсэн улс орнуудад гаргасан зөвлөмжүүдийг одоо санал болгож одоо эмчнэрт ашиглахыг зөвлөмж болгосон байдаг. Толгой өвдөлтийн шимж тэмдэг одоо үргэлжлэх нь ямар үр дагавартай байдаг вэ? За толгой анхдагч өвдөлт одоо энэ харахад явцтай мигрен, за эмийн ит хэрэглээтэй холбоотой толгой өвдөлт нь хувь хүний амьдралын чанарт нөлөөлдөг. За мөн санхүүгийн хувьд бэрхшээл үүсгдэг юм байна. Одоо удаан хугацаанд эм хэрэглээд ахаар санхүүгийн хувьд тодорхой хэмжээнд одоо нөлөө үзүүлдэг гэж үздэг юм байна. За мөн 2019 онд одоо энэ хийгдсэн өвчний дарамтын судалгаагаар толгой анхдагч өвдөлтийн шалтгаантай хөдөлмөрийн чадвар алдсан амьдралын жилийн үзүүлэлтээр толгой өвдөлт нь нийт өвчнүүдийн дотор 2 дугаар байр. За мигрений шалтгаантай үүсэх богино хугацаанд одоо хөдөлмөрийн чадвар алдалт нь нийт өвчин эмгэгүүдийн дотор 6 дугаар байрт бүртгэгдсэн юм байна. За тэгэхээр эндээс харахад бол ямар их хөдөлмөрийн чадвар одоо би өдөр тутмын идэвхтэй байдалд нөлөөлдөг нь бол харагдаж байгаа. За мөн сүүлийн жилүүдэд толгой анхдагч өвдөлтийн олон дахин давтагдах үед одоо ажлын бүтээмж, амьдралын чанар, за мөн биеийн идэвхтэй байдал нөлөөлж эрүүл мэндийн шалтгаанаар одоо ажлаас чөлөө авах, эмчилгээ хийлгэх ингээд цаг хугацааны хувьд хүнд их асуудал үүсгдэг. За мөн сэтгэл түгшил, сэтгэл готрол одоо энэ санхүүгийн дарамтад өртөж байгаа талаар одоо сүүлийн үед зарим судалгаануудын үр дүн ч гэсэн гарсаар байгаа. За иймээс одоо дүгнж хэлэхэд толгой өвдөлтийн шинж тэмдэг төр хугацаанд арилгах нь одоо тухайн өвчнийг улам хөндрүүлэх, эмчилгээний аргыг багасгах, за цаашлаад бие махбод болон сэтгэл санааны хувьд одоо сөрөг нөлөөтэй учраас заавал нарийн мэрэгжлийн мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч за онцлогоо болон эмчилгээ хийх нь чухал ач холбогдолтой гэж хэлмээр байна.
За маш сонирхолтой сэдвээр ярилцсан танд маш их баярлалаа. Ингээд манай энэ удаагийн дугаар өндөрлөж байна. За намайг өсөрч оролцсонд баярлалаа. За ингээд сонсогчдоо дараагийн дугаараар уулзъя. Баяртай.